За өнөөдрийн мэндийг гишүүдээ өргөе. Ер нь бол парламентын арчил бүхий улс орнуудад хоёр зарчим байгаа. Олон шийдвэр гаргана, цөөн хяналт тавина гэж. Цөөн хяналт тавина гэдгийн хамгийн гол агуулга юу вэ гэхээр олон шийдвэр гаргахдаа тал бүрийн санал бодлыг сонсч иж шийдвэрээ илүү алдаа мадаггүй гаргаасаа гэдэг үгнээс парламентын дотоод арчил ажилдаг. Парламентын хяналтын төр хороо гэдэг энэ үндсүүлийн шинэ механизм бол цөөнхөд асуудал дээр цөөнх болсон гишүүдэд хяналт хэрэгжүүлэх боломж олгох гэж байгуулагдсан механизм. Анх энэ байгуулагдсан механизмыг буруу ашигласан учраас одоо биднээс маш үл ойлгохтой байдалд орж байгаа. Дахиад нэг зарчим. Парламентын хяналтын механизмыг засгийн газар хэрэгжүүлж эсвэл хэрэгжүүлэхийг эсрэг зогсож болохгүй гэдэг зарчим байгаа. Та бүхэн улсын хурлд хэд толгох болсон байх үедээ парламентын хяналтыг хууль зүйн сайдаар ахлуулж байгаад сонсгол хийсэн. Парламентын сонсгол юм уу, засгийн газрын сонсгол юм уу гэдэг нь ойлгохдохгүй болтол жонхооруулсан. За өнөөдөр одоо хар. Парламентын хяналт яаж ажиллах вэ гэсэн чинь засгийн газрын нэг ч гишүүн байхгүй болсон. Нэг бол парламентын хяналтыг засгийн газар гүйж орж ирж өмнөр нээх гэж оролдоод байдаг. Эсвэл парламентын хяналтыг засгийн газар нь хэрэгжүүлэхгүй хийлэхгүй гэж гацаагаад байдаг. Маш буруу соёл одоо явж байна. Парламентын энэ хяналтын төр хороог цөөнх гарын үсгээ зураад байгуулах гэж яхад олонх нь байгуулахгүй гэж санал хураалтаар унах юм бол парламент цаашдаа хяналт хэрэгжүүлэх чадамжгүй болно гэсэн үг. Парламентд ёс байхгүй болно гэсэн үг. Парламентын хамгийн гол агуулга ямар нэгэн тусгайсан тодорхой олон нийтийн хямраас нь ийм сэдв дээр парламентын гишүүдийн тодорхой хэсэг гарын үсэг зурсан бол тэр төр хороог парламент байгуулад ажилуулах ёстой. Гэтэл одоо энэ хар бид өнөөдөр энэ төр хороо байгуулахгүйгээд унах юм бол дараа нь арчил намын 42 гишүүн гарын үсэг зурсан ч гэсэн өнөөдөр намын даргаасаа болоо хэрэлдсэн байгаа энэ хоёр тал нэгдээд зогсоход цаашид арчилсан нам нэгч төр хороо байгуулахгүй хэмжээнд ирнэ. Ийм дампуу соёлыг, ийм гажууд үйлдэлийг бид бол одоо дэмжиж ерөөсөө болохгүй. Парламентын гишүүд гарын үсгээ зураад энэ асуудал дээр төр хороо байгуулна гэдэг улсын хурлд өргөн барьсал бол улсын хурл тэрийг байгуулж өгөх ёстой шүү. Бид бумеранг шидэж болохгүй, бусч ирдэг. Өнөөдөр ийм галзуурлыг, улс төрийн галзуурлыг намын даргаасаа болоод эрх барьчиг биш болцсон байгаа энэ галзуурал дээр дөрөөлөөд парламентын хамгийн дэвшилттэй шинжил болсон хяналт шалгалтын төр хороо байгуулах энэ механизмыг гацаадаг, үгүйсгдэг, гишүүд гарын үсэг зурсан ч гэсэн байгуулахгүй байж болдог гэдэг юм жишг рүү явах юм бол дараа ард үлдэж байгаа дөрвөн чуулган дээр арчилсан нам нэгч төр хороо байгуулахгүй хэмжээнд ирнэ шүү. Энийг биднес бодох ёстой. Цөөхөн цөөхших, олонх нь олгоших байж чадахгүй энэ галзуурлаараа Монгол улсын парламентыг бити дампууруулчаарай. Танаа намын дарга хэн байх бол танаа намын асуудал. Монгол улс парламенттай байх гэдэг бол Монгол улсын парламент засгийн газраа хэн чадах ёстой гэдэг бол энэ үндсүүлийн байгууллын суур зарчим шүү. Үндсүүлийн суур дэг журам шүү. Би энийг л хэлмээр байна. Олон өдөр бараг сар гарan харлаа. Ардын намын 3 хурл, удирдах зөвлөл, баг хурл, их хурл, энэ 3 хурлын дунд засгийн газар ч үгүй боллоо, парламент ч үгүй боллоо, танаа олонхын бүлэгч үгүй боллоо, намын даргач